Hello, энэ удаагийн имчилгээр хэдүүлээ 2016 онд гарч ирсэн Эрисад гэх анимыг ярьж өгөхөр бэлэн болсон байна. За ингээд бичлэгтээ орцгоё. Аним маань нэг цаас урагж байгаа нэг залуугийн зурглаар эхлэх бөгөөд энд харагдах залуу бол манай анимын гол дүр Саторо. Мань хүн болохоор манга зурдаг тэрний амжилтанд хүрдэггүй. Тэгинхээ хоолны газар пицца хүргэдэг. Нэг хоол хүргэж явж явах замдаа нэг аюулах мэдрэх сөнгөөрөө нэг машин дотор хүн унтсан байхыг хардаг. Нэг хүүг дайруулахаас аврагсан ч гэсэн. За ингээл команд ороос ирсэн чинь 3 хоног өнгөрчихсөн хажууд нь энэ охин сууж идэв. Энэ охиныг айраа гэдэг шүү. Мань хүнд нэлээд сайн. Мань хүн болохоор аюулыг зүүн сөнгөөрөө мэдрэх чадвартай юм шиг байгаа. Имлгээсээ гараад гэртээ ирсэн чинь ээж нь хоол хийгээд үйждэг. Ээж нь зургатаар нэг мэдээ үзэнгээ нэг өнгөрсөнд болж исэн хэргийг сүгэж ярьдаг. Мань хүнийг бүр 5 дугаар ангид байхад нэг юм хэрэг болж исэн байл л да. 3 хүүхэд алга болсон хэрэгээр энэ одоо түүнтэй тоглож байгаа юм бол Юки тэр хэрэгт унагдсан хүн юм шиг. Нэг өдөр ээжтэйгээ цуг хүнсээ цуглуулад явж байхдаа нэг аюулыг мэдэрч авдаг. Эргэн тойронд яг юу болж байгааг сайн харагдахгүй. Ээжтэй эргэн тойрныг сайн хараад өгөөч гэж хэлдэг. Жохон байхдаа бас тэгж хэлж илээсэн юм шиг байна. Тэр үед гал гарч исэн гээл. Аюул холуур өнгөрсөн бол зүг зүгээр болчдөг. Тэгэд гэрлөгөө буцах замдаа айр итгэж таарна. Ээж нь тэгэл хоолн дуурайл. Гаднаас нөгөө машинтай гарч нь харж л байгаа. За тэгэл хоол идэж дуусчаал нөгөө хэргийн талаар гарна. Бага багтан Хинаг их сурагч 10 наснда алга болоод мань хүн болохоор алга болохын өмнөх шөнө зүгээр харчаал явцсан байлээ. Тэрнээс хойш өөрийгөө их зэмлээл. Тэгээд ээж нь дэлгүүр дотор явж байхдаа бодонгоо нэг хүнийг алуурчин байж магадгүй гэж таамаглаж байгаа. Тэгээд бүр алуурчин гэм бүр олцсон юм шиг байна. Тэгэл орой нэг хүүтэйгээ ярилцдаг байжсэн чинь. Тэгэл энэний дараахан мань хүн ажилласаа тараад гэртээ очтол ойлгомжтой төр зүрэг. Тэгэл сандраад л байжсэн чинь нэг авгаа гарч ирснээ буруу ойлгоод араас нь бүр цагтаа мэгдэ хурж ирээд. Мань хүн шууд сандрсан царайтай гүйсэн чинь нэг мэдсэн өнгөрсөнд хүрээд ирж байгаа маа гэж. Яг одоо энэ ирсэн цаг хугацаа нь болохоор 1988 оны 2 дугаар сар. Мань хүн тэгээл хуучин сурч ирсэн сургуулаараа шоконд орж байгаа юм чи. Мань хүн хичээлээ дарчаад шууд ээж рүү гүн. Тэгэхдээ Хинатаа зөрчлөө. Тэгээл гэртээ ирсэн чинь ээж нь ажилдаа илгүй яхав. Ээжийг хараад аюу их баярлаа. Сүүлдээ бүр хоол идэж явахдаа нүлмэс тусгаагаал. Яг л амар ухаан суусан хүүхэд шиг л тэгэл. Энэ нөгөө өнгөрсөн далга болсон хүүхэд гэдэг байгаа. 3 хүүхдийн нэг болох нөгөө Хинач нөхгүй. Мань хүн санаа зовол нилийн хичээл дундуур гүлдрөөстэй Хинарав. Энэ болохоор найзууд дундаа хамгийн ухаантай нь Кения. Энэ тэгэл Хина руу гүлрөөд байгааг харсан болохоор шууд менежер руу чи Хина сайн юм уу гэж хэлждэг. Нөгөөд найз нь болохоор тийм үү гээл бүр уулзуулахар болно. Нөгөөт чинь тэгэл Хинатай найзууд бол юм болъё гээл. Хина болохоор тоохгүй, найз гэж тоохгүй ганцаараа л тэгэл маргааш нь тэгэл найзууд нь Хинатай ярьсан уу гээл. Мань хүн ядчил 2 үг өсөлтөн гэж хэлдэг. Хина болохоор 2 сарын 29-нд алга болсон заяа. Мань хүн төрсөн өдрөө найзуудаа дуудаж болох уу гэж хэлдэг. Мань хүний төрсөн өдөр болохоор 3 сарын 2. Мань хүн Хинагаа араасгүй гээл. Очих газрын мэдчих болохоор би амжнаа гээл. Тэгээд олоод очингуудаа Хинатай дахиад найзууд олъё гээл гуугаас. За нэг дашрын тэлхэд Хин болохоор гэр бүлийн хүчирхийлд өртдөг. Биеэр нь дүүрэн хөхнээс олчихсон. Ээжтэй нэлийн зодуулдаг заяа. За тэгэл мань хүн төрсөн өдөртөө урьж байгаа. За тэгэл маргааш нь мөсөн тишүүрээр гуулгаж уралдаж байгаа. Мань хүн ягаад ч юм хангалттай төрүүлэхээр үж албаар хойж өдөж өгдөг. Ирээдүйг л өөрчлөхийн тулд баг. Эцэст нь нэг юм санддаг нь ийм үйл явдал болж байсан гэдгийг мэдж явдаг. Мань хүн Хина төрсөн өдрөө хэлэхгүй болохоор Хинагийн төрсөн өдрийг харах гэж журналыг нөхөж байсан чинь багш нь хурж ирээд багш нь хар гэд өгчдөг. Тэгсэн чинь Хинатай ижилхэн өдөр төрсөн байж таарна. Тэгэл гараа явж байхдаа нөгөө Юки гээд нөгөө 3 хүүхдийн хулгай яриад гүгддэг залгуу байхгүй. Энэ хоёр баг багт нь л нэглэн тоглолдог байсан юм шиг. Мань хүн Хинагийн гадаа ирсэн чинь
Хина зодуулчихсан амбар дотор хэвтэж үйдий. Мань хүн сандраал юм нөмрүүлэх гээд очтол битгий ойрт гэж ойрлдог. Тэгсэн чинь нээж нь гарч ирснээр дахиад энэ твт чинь юм чинь үгэл. Бүр инээж минэж гисэн. Мань хүн тэгээ яадаг би энэ хөрцөн байгаа гэсэн чинь хинагаар бүдэрч унтсан юм а гэд хэлэх үг болгоё чинь. Нээж нь бүр орой нүрий чинь хурдан идэх хэрэгтэй ингээл хүүт ус руу нүрийн дүрээд идэг. Тэгсэн ч гэсэн мань хүн сорвийг хараад санаан зовж л байгаа штт. Мань хүн тэгээл хичээлийн дараа багштайгаа ярилцдаг. Хинагийн гэрт өчнөө цагтаа очижсэн чи ээж нь дандаа харгалаад явуулцдаг л гэж хэлээ. За тэгээд дараа нь хоолны мөнгө нь алга болоод хажууд суудаг энэ охин хинаал аваа ийзээ ядуу юм ч юм авдаг юм чи гэдэг оромжлоод идэг. Мань хүн тэгэл тэсгүй орж байгаа штэ. Чи аваад хинагийн зүрхраа хийснийг хинч мэдэхгүй штэ гээл. За тэгэл үдээс сойш нөгөө хоёр чинь уулан дээр гараал үнэг болон мод харахаар явна. Үнэг нь болохоор тухайн үед мань гарыг ирэхээр өөрийг нь тойрч гүгээд идэх хүүхдүүд хэлэхэд юу ч итгэдэггүй л байсан юм шиг. Хажууд нь байдаг сурагч жоохон дуу цог тоолоо жожиг тал руугаа шилжээд сургууль гэр хооронд л болчихсон байдаг. За энд болохоор шинжлэх ухааны музей рүү цуг явах гад хинагийн ээжээс зөвшөөрөл авах гад хэрэлдэж байгаа. Хинагийн ээж нь бүр гар хүрэх гэсэн чинь ээж нь хурж зогсоо. За тэгэл зөвшөөрөл авч чадж байгаа. Тэгэл ээжтэй баярлалаа гэж гэрийн зүг цуг явж байгаа. Маргааш нь тэр хоёр суг шинжлэх ухааны музей дээр хурж ичсэн юм сонирхсон шигээ явж идэг. Мань хүнтэй төстэй юм харагддаг нь өмнө нь ийм зүйл болж байсан мэт санагдана. Өмнө нь энэгээр явж байхдаа хината таарч лээсэн юм шиг ба. Мань хүн ухаардаг нь ирээдүйг өөрчилж чадаагүй байх гэж боддог. Тэгээл араас найзууд нь хурж ирээл хина гээжд нь хөргөж өгч байгаа. Мань хүн түүнээс салахгүй гарыг нь бариад хичээл сургуульд нь өгч авдаг болсон байна. Дайжобда. Мань хүн хина хоёрыг багш нь юм зөөж гэж гуугайл. Юмын зөөж өгч тусалчаад орон гэртээ ороод ирсэн чинь найзад нь гэртэн нэрчгсэн төрсөн өдрийн тэмдэглэх гээд энэ хоёрын төрсөн өдөр цуг болдог болохоор хоёр бялуу өдөр авчихсан. Хина анх удаага л ингэж болохоор санаан зовоол мань хүн хинад бэйли идэр бэлгэлээл төрсөн өдрөө цугаатай өнгөрүүлтий. Хинагийн алга болсон өдрөө 2 сарын 29 штэ. Мань хүн болохоор 2 сарын 29 өнгөрсөн байна гэж бодоод ирээдүг өөрчилсөн байна гэж утсан чинь арай л эрт санаа амарсан гэдгийг мэдж авна. Хина байхгүйд мань хүн санаа зовсон бол та мэдээж өнгөрсөнтэй адилхан алга болсон л байгаа. Цаг дээр ч гэсэн хүүхдээс нь юм асууя гэсэн чинь ээж нь хүүхдтэй муухай дурсан ч үлдээмээргүй байна гэд боловлдог. Багш болон захирлуудад нь хүүхдүүдийг битгий мэдээсэй гэд Хина гимээр нь явсан гэж худлаа ирсэн байлээ. Хинагийн ээж нь цагдаагийн газар мэдүүлэг өдөр өгчихсөн. Цаг хугацаа өнгөрсөөр 3 сарын 9-10 гээл мань хүнд болохоор бүр амар хэцүү л байгаа штеп. Өөрчлөх гэсэн ирээдүйн өөрчлөгдөөгүй. Сүүлдээ бүр мэдээ идрээр цацагдчихсан. Мань хүн Хинагийн гэртээ очтол Хинагийн ээж нь инээж гисэн хог хайж идэг. Тэр хогон дурд Хинагийн биелээ ээж байгаа. Хинагийн ойж исэн биелэл юм шиг байгаа. Мань хүн тэгэл орлол нулимс туслуулан гүйж явахта зэрэгцэн ирээдүйд буцаад хүрээд ирж байгаа маа гэж. Цагдаа нараас зүгтаад менежерийнхаа гэрт хүрээд ирчихсэн. Гэртээ байгаа юм шиг байгаарай гэж гарч явснаа цагдаатай ярилцаад явж идэг. Мань хүн тэгэл харсан даруйдаа зутгаж явахдаа айритай таардаг. Айри болохоор түүнийг алуурчин биш гэдэгт бат итгэчихсэн. Та эзэж ээжийг алах хүн биш миш гээл түүнд итгэж байгаа ганц л хүн л юм байгаа юм л т. Мань хүн тэгээд хэргийн талаар ном уншиж байхдаа нэг юм анзаардаг нь ирээдүг өөрчилсөн гэдгийг харж 10 наснда өнгөрсөн бол 11 нас гэж гарч ирсэн байлээ. Тэгх зур менежер нэг хүнтэй ярилцаа сууж байхад нь мань охин манай найз ирчихсэн байгаа би хоол явж өгөхөр явлаа гэж хэлдэг. Явж явах зур араас менежер нь гарч ирснэ. Мань гайтай тааруул заавал туслаараа муслаараа гэж баахан буурж явдаг. Гэрийнхэн гадаа менежер нь цагдаа дуучааг харангуудаа айри зүм шанаадал явуулж байгаа. Тэгэл мань хоёр гэртээ байж болохгүй юм чинь өөрөн доор ярилцдаг. Мань гай чи ягаад надад итгэсэн гэсэн чинь ээж над шиг багтаа алдаж байсан гээл аавд итгээгүй болохоор одоо хүртэл харамсдаг гэж хэлдэг. Айри гэртээ очивол юмаа имгэлж явах зур утсан дуурдаг. Мань гайын ээжийн мессеж ирдэг байхгүй юу? Гэрээсээ битгий гараарай гэж. Алуурчин чинь ээжийнх нь утсыг авцсан штеп. Тэгээд гэртэн төмөр тавьчихсан. Мань гай менежер хоёрын
тэгэл тэрийг аварж байгаа. Тэгэл Мэн гаяг дахиад төмөр тавьсан гэж бодож байгаа шүү дээ. 配慮をつけた。 За тэгээд Мэн гай нэг хүнтэй уулздаг нь өнгөрсөн дээжтийн зүг ярьжсэн цагдаатай таардаг. Энэ цагдаа бас түүнийг алуурчин гэдэгт итгэдэггүй. Ээж чинь өдийг хүртэл хөөрийг нь алах үнийг өсгөөхгүй гэж хэлдэг. Энэ цагдаа ээжтийн зүг ярьж лээсэн юм шиг байна. Би алуурчин гэдэг хин гэдгийг мэдчихлээ гэд маргааш нь кафед уулзъя гэж төлөвлөсөн байсан ч тэгээд юу болсныг мэдэж байгаа шүү дээ. 3 сарын 2-нд Хина алга болоод 3 сарын 3-ны 12 цагт ээж рүү залгаж асуусан гэж байгаа. Тэр алуурчин байх магадaltaй хүн нь энэ хүний ажилдаг пиццаны газар нь хоол авч ирсэн юм шиг байна. Тэрний царайг нь мань айрын харсан байх магадaltaй гэж аахгүй юу? Тэгээд цагтаа айрытай уулзахаар явдаг бол мань хүн хэрэг судалдیں۔ Найзууд донд нь яваад идэг энэ охин байж тээ. Бас алга болж исэн. Тэрэнд нь болохоор энэ Юки их залуу гүтгэжсэн гэж байгаа байхгүй юу? Тэгэл мань цагтаа айрытай уулзгаар имлэг төврээд ирсэн чинь айрын биш ээж нь үдий. Айрын айл хэзээ гараа явчихсан. Ээж нь тусалж үлдчихэж байгаа юм шиг. Яагаад тусалж байгааг мэдж байгаа штэ. Өөртөө адилхан алдаа гаргахгүй тулд. Тэгэл мань гай айрытай холбогдоод нөгөө газар уулзгээд эцэст нэг юм уулзж байгаа. Тэгсэн чинь гинт цагтаа хурж ирээд түүний бүслэлтэнд аваад айрын намайг дагаад ирчихсэн бах уулчлаараа гээл. Мань хүн тэгэл чиний буруу бишээ гэл гавлагдаа явж байгаа. За тэгэл түүнийг харан зогсох тэр алуурчныг тэр харж байгаа. Нөгөө алуурчныг харснаас хойш буцаад өнгөрсөнд хүрээд ирнэ. Энэ ирсэн цаг хугацаа нь болохоор Хината танилцсны яг дараахан ээжигээ хараад нулимс тусгуулж мөсгөөл. За тэгээ маргааш нь хичээлийн дараа нөгөө Кения чинь мань хүнээс асууж шүү. Чи ойрд нэг л сонирн байгаа юу болоод байгааг хэлэхгүй юм гэл. Тэгэл мань хүн тэсэхгүй хэлж байгаа юм л та. Удахгүй Хина хүн гээл. Тэр арай ч ирээдүгээс ирсэн гэдгийг хэлдэггүй. Тэгсэн чигсэн яаж ч юм байгаа Кения итгэхэд туслахаар болж байгаамаа. Үйл явдал дахин давтаж төрсөн өдрөөр яг урдын эдгэл тэмдэглэдэг. Мань хүн тэгээ төрсөн өдрөөсөө гарч явахдаа айлын цохыг хагалж нөгөө хилмигдээд байгаа Юкид гэрч ирүүлж туслуулж байгаа юм л та. Мань хүн тэгээл Хинагийн ээжтэй таарад энэ л байхгүй юм бол гээл яг очиол яг ч гэсэн чинь Кения ирж зогсоодیں۔ За тэгээл нэг төлөвлөгөө зохиодгийн. Ямар төлөвлөгөө гэвэл Хинаг хулгайлах. Мань хүн гэрт нь хөргөж өгөөгээд Хинаг аваа гарна. Явах замдаа Хина чамайг хулгайлж болох уу гэж хэлдэг. Тэгтэл болно гэж хэлээд баг ангитаа оромжоо олгож байсан хуучин эвдэрсэн автобусан дээр хурж ирнэ. Доторхын янзлаад гал литр хасаад нэлээд тогтоо олгож өгнө. Тэгээд дараа нь мань хүн шүн дунд ирнэ гэд яваад өгнө. Тэгээд шүн ээжийнхээ унтж хахад гараад явж байгаа. Очсон чинь харин Хина юм оёо сууж байна. Мань хүн өсөж байгаа ах гэд бэлэнгөө авч өгнө. Маргааш нь бол сургуультай яваад эргэж ирнэ. Тэгэхдээ нэг найзыг дагуулж ирдэг нь нөгөө 3 хүүхэд алга болохын нэг нь ихгүй юу. За тэгэл шүнжэнгүй тоолж ол гэрлүүгээ харьж байгаа. За тэгэл шүн дунд Хинаг унтж хахад нэг танихгүй хүн орж ирснээ. Очижсэн Хинагийн урд очисноо нэг цүнх шидэж хайснаа хайр зүгшүүлчихэд гараад явна. Мань хүн болохоор өглөө усаж цайгаа уучаад ээжийнхөө өгсөн өдрийн хоолыг Хинад авч өгнө. За тэгэл хичээл рүү гүйж явах замдаа нэг хүнтэй зүрдгэн. Нөгөө алга болсон 3 хүүхдийн нэг нь. За тэгэл хичээл дуусаад хичээлийн дараа багштайгаа ярьж байгаа. Нөгөө Хинагийн ээжтэй холбогдсон уу гээл. Тэгэд оройн багш нь Хинагийн ээж нь гэрт 2 хүүхэд хамгаалах төвд 2 хүнтэй очиж байгаа. Тэгтэл гэртээ алга. За тэгэл дараа нөгөө ид чинь найзуудаараа Хина дээр очсон байгаа. Хинагаас өгөх мань хүнд бэлгийг өгч байгаа. Өмнө нь болохоор Хина өгч чадлахгүй алга болсон шүү дээ. Удаан хүлээсэн бэлэг нь өөрт нь ирсэн болохоор тэгэл нулимс тусуулж байгаа. За тэгэл дараа нь Хина чинь шүн дүнд юу болсныг хэлдэг. Тэгээд нэг цүнх ухаар нь доторхыг харсан чинь ирээдүйд бол яг Хинаг алах багч хэрэгсэл нөгөө байхгүй. Тэгэхээр сая энд алуурч нь ирсэн байгаа л гэсэн үг байхгүй. Хинаг болохоор тэр олсоор нь хүлээд дээрэс нь ус цацаж хөлдөөж алсан гэж байгаа байхгүй. Тэгэл мэнд чинь хулгайчийн оромжинд Хинаг байлгаад байгаагаа мэднэ.
Тэд нар тэгэл энд байж болохгүй юм байна гэд мань хүн Хинаг гэртээ авчирна. Ээжигээ бараг уурлах байх гэж утсан чинь харин ч эсрэгээр байдаг. Хинагийн ээж нь хэцүү хүн байдаг болохоор л тэгэл ингэсэн гэж бодож байгаа юм л та. За тэгэл нөгөө багштаа чинь яриад нөгөө багш шашгүдэлгч ээж нь Хинатад цуг усанд ороод тэгэл унтаад сэрнэ. Маргааш өглөөний болтол ээж нь хоёуланд нь өглөөний цай бэлтчихсэн. Хина анх удаага л ингэж өглөөний цай ууж болохоор нүлэмс тусуулж байгаа. За тэгэл Хинагийн гэрт нөгөө ээж нь хамаг юмны сүйтгэл тэгэл хонх дуурдаг нь манайд. Та нар манай хүүхдийг хулгаасан уу гэл. Үеийн зүрхгүй хүр цаваад цогох гэж шүү. Тэгтэл Хина ээжигээ түлхэж байгаа юм л та. Тэгэл мань хүний ээж хэлээл. Чи охинтой хайртайсан бол хайж ирэхгүй яасан гээл. За тэгээд дараа нь хүүхэд байгууллагын газараас ирээл нөгөө багш идэрч үрдэрч байгаа байхгүй юу. Тэгээ нөгөө Хинагийн ээж чинь бүр дайж очингуудыг цагтаа мэдэгдэн гээл. Тэгсэн чинь мань багш чинь нөгөө Хинагийн ээжхийн ээж болох Хинагийн эмээг авид ирдیں۔ Тэр эмээ нь болохоор миний буруу байсан гээл. Би чамд хэтэрхийх ачаа өөрүүлсэн гээл. Хинагийн ээжийг битгий буруутгах, намайг л буруутгах гээл тэр эмээ. Тэгснээ Хинагийн ээж болох нөгөө эмээ тэр чинь очиод өөлж байгаа. За тэгээд Хинаг эмээ нүсөхөр болдیں۔ Гүнигтайжсэн тэр аюулгүй байвал хангалттай гэж мань хүүдэж болж байгаа. Мань хүн тэгэл эморлд автчихсан, найзууд нь аргацчихсан сургууль төр иждэг. Тэгэл амьдрал үргэлжилсээр гэхдээ түүний хийх юм дуусаагүй. Дахиад алуурчингийн бай хоёр байгаа гэдгийг санах хэрэгтэй. Нэг нь бол энэ хүүхэд араас нь дагаал хаашаашаа явдаг хэдэн цагт гэрээсээ гардаг гээл бүгдийг судалж байгаа. Нэг өдөр мань гар ээжтэйгээ цуг юм өргөө явжсэн чинь багштайгаа таарад багш нь гэрлүүн хөргөж өгөхөөр явж байгаа. Мань хүн юм хавчигдсан цаас ухаар нь тавцсан чинь юу вэ гээл гайхаа харсан чинь баахан иштэй чөрүүд ээждээ. Яасан бэ гэсэн чинь жил хагасын өмнө тамхинаас гараад тэрний оронд чихэр хэрглэж байгаа гинэ. Тэгэл гэрийн зүг энэ хоёр чихэр хүлхээ явж байгаа. Маргааш болгоод Кения мань залуугаас юм асууждаг. Бидний хийх юм дуусаагүй үстэй гээл. Мань хүн тэгэл тийм ээ. Алуурчингийн дараачин бай энэ өхөн болохоор мань хүн хөргөж өгөөл. За тэгэл нөгөө ид чинь тэр өхөн дээр очиж байгаа. Аль болох яриа өдөж дотосчгоол. Тэгтэл нөгөөд чинь тоохгүй. Нөгөө оромжийг муулаал. Тэгээ үед чинь нөгөө том биетэй найз нь хурж ирсэн. Оромжийг муулаа гэд өөрөө ич харахгүй мархгүй гээл. Тэгсэн чинь нөгөө охин чинь хацар нь улаагаад яваад өгнө. Маргааш нь болсон чинь нөгөө охин чинь хурж ирж шүү. Тэр охин энэ бүдүүний чинь нэлээд дотн болсон болтой. Би ирэх найз нөгөө охинтой олсон гээл гараад яваад өгнө. Оромж руу л явсан юм шүү. Тэгэл нэг найз нь хуржсэн нөгөө хідүүлээ цуг нөгөөд рүү цуг явъя гээл. За тэгэл мань хүн оройн бодолд автчихж байгаа. Мань хүний сөрөг нөлөөнд жижиг тал руу шилжсэн нэг хүүхэд нь алуурчингийн дараачин бай болж магадгүйгээ араас нь явж байгаа. Очсон газар нь мөсөн хоккей. Тэнд очсон чинь багш нь байж гин. Багш нь шавтайгаал юм ярьж агш болтой. Хэрвээ чи хожуул хоол өгнө шүү гээл. Үзэгчдийн суудлын дээр ганцаараа ажиглаж байгаа нэг хүүхэд. Тэр 0 орохоор явна. 0 орсон шиг л харагдсан мань хүн тэгэл хүлээгээ сууж исэн чинь багш нь чихрийг хүлхээд гараад ирэндээ. Мань хүн тэгэл багшаас нөгөө охины асуусан чинь түрүүн сая гараа явсан гэж хэлдэг. Тэгээд нэлээд танил ачин машин харагдахаар нь багштайгаа цуг тэр машин араас өөхөр болно. Багшаа тэр машин араас суртан хөөе. Багш нь тэгэл туслахаар болж байгаа. Явах замдаа бүсээ зүүх гэсэн чинь бүс нь гацаад бүс чинь ойртон жоохон гацаад байгаа гээл зүүлгэж өгнө. Гэхдээ явах замд ярианы сэдв жоохон өөр тал руугаа болоо шилжээд идэг. Нилийн эвгүй уур амьсгал руу шилжинэ. Мань хүн тэгээл чихэр идэгүү гэсэн чинь өөр хүний машин гэж хэлдэг. Тэгээд өдийг уртл хайрцсан алуурч нь багш нь нэвэл яах вэ? Өдийг уртл
миний төлөвлөгөөнд садаа болсон хүн бол чи гээл. Нөгөө сайн араас нь хөөцөн нөгөө охин байж тээ. Тэр ачааны машинд байхгүй харин нойлосоо гараагуул өвчлөлт харж байгаа юм л та. Мань зулууг өөртөө унахын тулд өөрх бэлдсэн л гэж ойлгож болно. Яг мань хүнийг гэж мэдээгүй л тээ. Гэхдээ тэр охины араас орж ирэх нь хараад баталгаатсан гэж байхгүй юу? Тэр охинд юм уух юм өгж байгаа нь гизэстрийн зүгүүлэх зорилт. Тэр ачааны машин болохоор зөв хүргэлтэй ажилтан болж таарна. Мань хүн тэгэл эцэд нь ойлгож байгаа нь бэлээхэн өгөө шинд нь өөрөө ороод ирж байгаа байхгүй юу? Өдийг гутал хайдсан алуурч нь хажууд нь инээчихсэн байсан багш нь байсан гэж хэн мэдхүдлээд. Тэгэл найзуудынхаа дунд өгөөш нь ол үлдчихэж байгаа. Тэр бүсэтгэн тайлагдахгүй сая гацаадсэн чинь мань хүнийг тэгэл машин танцуг ус руу живүүлчихэж байгаа. Мань залуу гэхдээ живж явахдаа нэг зүйл хэлдэг нь би чиний ирээдүг мэднэ гэж хэлдэг. Тэгтэл мань багш гинт зогсож байгаа. Гэсэн ч мань гарч ивээд за үүнээс хойш 15 жил өнгөрнө. Ээж нь ганцаараа амьдарч байгаа болтой ажиллаа хийгээл хүмүл өтрөхтэй цаг хугацаа өнгөрсөөр. Гэхдээ мань хүн үхээгүй гэдэг зөө. 15 жилийн турш ухаангүй комонд байсан байж таарна. Тэгээл саяхан нэг юм сэрж байгаа. За тэгээд имлэгт ирэх ба өнгөрсөн жилүүдэд ухаангүй байхад ээж нь булчин эдрийг ажилуулад нэлийн асарсан байж таарна. Гэхдээ мань хүн ой сомж алдчихсан. Юу ч сандгүй. Аре. Манай хүн нэг чухал зүйл мартаад байгаагаа л цаанаал нэг. За тэгэл удалгүй найзууд нь хурж ирээл. Мань хүн юу ч санахгүй болохоор нөлөөтэй юм ярьж чаддаггүй. Би ямар ч ажиллагаагүй болчихсон 15 жилээс юм чинь алхаж сурах гэж байдаг. Тэгээд үжсэн чинь Хина хүүхэд төрсөн ороод ирнэ. Хина заяа нөгөө Кеня гэдэг ухаантай залуутай чинь гэрэлсэн байлээ л дээ. Тэгээ хүүхэдтэй олчихсон бүр. За тэгэл Хина уулзчаад явж байгаа. Тэгэл мань хүн аль болох имлэгээс хурдан гарах гад илүү чармааж эхэлнэ. Алхаж чадахын тулд шүдээ 100-гаал алхаж байгаа. Хорт тавтар тус саятай нэг хүүхэд байдаг. Тэрнтэй бас цуг ярьж сэтгэлийн дэм өгнө. Тэгээл үйдсэн чинь нэг хүн ирдэг нь нөгөө алуурчин багш чинь. Нөгөөдөг чинь нэлээ өөрчлөгдсөн юм уу гэсэн аятай эхнэр хүүхэдтэй олчихсан заяа. Тэгэл нөгөө багш чинь мань залуутай уулзахаар дээвэр дээр гарна. Тэгэл дээвэр дээр гараа ярилцчихсэн чинь мань хүн гинт миний ой санаж буцаад ирчлээ гэж хэлдэг. За тэгэл сцен солигсоход найзуудтайгаа юм ирээ сууждаг. Нөгөө ардаас нь яваадсан охин чинь хандив амьд цохлуулдаг нь туслаад. Гэхдээ нөгөө Кеня чинь мань хүний ой самж ирсэн гэж хэлдэг. Бүр аль түрүүн Хинаг ирэхэд ирчихсэн л байлээ л дээ. За уцаа дүр солигдоход нөгөө багш чинь чи миний бүх төлөвлөгөө мэддэг байсан. Яг л ирээдүг харж байгаа мэдэх гээл. Чи миний ирээдүг мэднэ гэсэн мэсэн гээл. Чи утсаараа дуу бичиж яваад тэгэл утсыг гаргаж ирж аваал. Тэгснээ бүр болоогүй хэрэгтчихэн зөө. Энэ хүүхэд энэ хоёрын хооронд хор найруулсан л юм шиг байна. Гэхдээ мань хүн хэлдэг нь чи биш харин би ялсан байх гэж хэлдэг. Би найзтай аварч чадсан одоос бүхнээ аалт гээд дээврээс үсрэх хийдэг. Тэгсэн чинь нөгөөдөг чинь бариад авал явах. Аль хэзээний амьдрах шалтгаан тэр болчихсон байж таарна. Мань хөнгөө амьдрч чадахгүй болчихсон бүр 15 жил түүний хүлээсэн болж таарж байгаа. Гэхдээ гар алдаа дунгаангуу та би чамуу бүр амьдрч чадахгүй дараас нь үсрэх гээд доошоо харсан чинь мань хүн тэгэл бүгдийг нь бэлтчихсэн л байгаа юм л та. За ийхүү мань хүн ялт байгуулваа гэж. Тэгэл нөгөөдөг чинь цагтад баригдаад явж байгаа.
Цаг хугацаа өнгөрсөөр амьдрал үргэлжилсээр мань хүн манга зураач болчихсон, нэлийн амжилтанд хүрчихсэн явж байгаа. Тэр нь бүр анime мэдрэг боллоод амьдрал үргэлжилсээр найзуудаа зүг цавийн өнгөрүүлж орж гараал. Гэхдээ тэр нэг мартаадаг бололтой. Мань хүн тэгэл хуучнаа дурсан түнэлд ороочин. Тэнд нэг хүнийг л бодон өгүүлэн сууж байгаа штеп. Ямар ч хэцүү үед түүнд итгэж байсан тэр нэг цэнхэр еврейхийг дагуулan харах зур. すごい雪ですね。一緒に雪宿りしてもいいですか？僕は信じてた。 За ийхүү манай энэ маань дуусж байна. Бичлэгээ дуустал үзсэн танд баярлалаа. Лайк болон subscribe дарахаа битгий мартаарай. За тэгээд дараагийнхаа бичлэгээр уулзлаа. Түр баяртай.